бид 2025 оны 2 сарын 25-нд нөгөө хүүхдийн вакцин илгэсэн байхгүй юу? Нөгөө бид хоёр вакцинаас хоцорч авсан болохоор нөхөж илгэсэн 4 сартынхаа вакциныг тэгээ 4 сартынхаа вакциныг илгээ 25, 26, 27, 28 хүртэл ингээ халуурсан. 28-ныхаа өдөр нь халуураад оройн ер нь хүчтэй бөөлж төгсөн байхгүй юу? Тэгээ 2 удаа бөөлж төгөөд ер нь тэр өдрөө ер нь аягүй зовёртой онсон. Тэгээ 3 сарынхаа нэгэнд хүүхдийн нэгцэн эмнэлэгт орж нөгөө хоргонд орсон байж магадгүй гэж таамаглаад нэгцэн эмнэлэгт орчиж тийм эмчилгээ авсан. Тэгээд эмчээсээ гуйжаа бид хоёр ингээ хүүхдээ ингээд гэртээ ингээ ажиглаж байгаа бүр болохгүй л ингээ аваад ирье гэдэг гуйлт тавиад эмч маань за ингээ та хүүхдээ гэртээ очиж ингээ амраасан дээр хаа гэд тэгээ бидэд ингээ гэртээ очиж амраагаад байж хаад 6:30 цагийн үед манай хүүхдийн баруун нүүрнээс ахвал таталт өгөөд яг нэг тал нь яг баруун тал нь тэр чигтээ юм таталт өгөөд нүүрнийх нь гэсэн үг шүү. Тий, нүүр ингээ мөчн үе мөчн аахгүй. Эхлээд нүүрнээс ингээ таталт өгөөд тэр тал нь ингээ тэр чигтээ ингээ таталт өгөөд бид хоёр ингээ яаралтайгаар эмнэлэг рүүгээ явсан. Тэгээ эмнэлэг рүү очиод бараг манай хүүхд таталтанд тавигдахгүй маш удсан. Тэгээд ер нь тэр удаж яхаа хэвстаа ер нь бол сэхийн ухаангүй болоод тэгээ ер нь сэхээ эрчимт ингээ сэхийний тасагт ингээ бид хоёр 4 хоног ухаангүй байсан. Тэгээд 4 хоног дээрээ манай хүүхд яг яагаад ингэж байгаа юм бол яг юунаас болоод ингэж юу яг яагаад ингэж таталт өгөөд ингээ одоо хүртэл ингээ ухаан орохгүй байгаа юм бол гэдэг эмчээсээ асуулт асуугаад тэгээд за үнэхээр болохгүй бол хот руу шинжилгээ хийлээ гэхэд манай эмч за энэ хүүхд ингээ менингит гэж магадгүй зам тээвэрлэх нь буруу хэдүүлээ одоо менингит ингээд нусны шинжилгээ аваад тархины ингээд томографийн зураг авнаа тархиндаа юмтэй гэж магадгүй гэдэг тархин гэмтсэн байж магадгүй гэдэг бол шаардлага тавьсан. Тэгээ бид за тгийгээд тархиныхын томографийн зургийг авахад яг баруун тархиндаа тэр чигтээ ингээд зөөлөд тэр чигтээ ингээд эдээ төрөвсөлтэй тэгээд оройн менингит нусноос нөгөө шинжилгээ авахад менингит гэдэг тэр өвчин нь ингээд тодорхой болсон. Ерөнхийдөө нөгөө нэг эмчилгээ хийх явцад бол нуснаас нус авахд хэдэн удаа авсан бэ? Одоо хүүхдийн ийм байдал хэрэг вэ? Энэ бол нуснаас нус авахд нийт одоогийн ингээд байдлаар бол 4 удаа авсан. Одоо бол хүүхдийн байдал яг өнөхөөсөө дээрсэн ч гэсэн толгой нь бол яг дотроо ингээд ус жалтан нэмэгдсэн, эдээ төрөслөн ингээд тэлсэн, уйлан хан томорсон гэдэг хариутай байгаа. Одоо яг онцлогдсон байгаа онш нь ямар онш байгаа вэ? Бид хоёр нөгөө менингит гэдэг онцлогдоод 15 дахь хоногтын эрчим тэмцлэгэнд ирсэн. Тэгээ манай энэ ихний лагсан эрчим тэмцлэгээний эмч болохоор энэ meningocephalist гэдэг өвчин байж магадгүй. Энэ бол улам хүндэрсэн хэлбэр шүү. Үнэхээр энэ байх юм бол үнэхээр эмчлэгдэх юм хэцүү шүү гэдэг бол хариу өгсөн. Тэр носноос авахд яг meningocephalist нь байж таарад бид хоёр тэгээд эрчим тэмцлэгээнд нөгөө нэг амин үзүүлэлт нь хэвэн тийм болохоор ингээд эрчим тэмцлэгээнд биш ингээд энгийн тасар руу шилжүүлж байна гэд бид яг энгийн тасар руу шилжүүлсэн. Тэгээ энгийн тасагтаа бид хоёр яг эмчилгээнүүдээ аваад өмнөхөөс бол аваад ирдээ тэгээд нөгөө эмнэлгээс гарахаар болоод тэгээ гэртээ очиод нөгөө Говьсүмбэр аймгийнхаа өөрсдөө гэрт очиод 12 хонсон. Тэгээ 12 дахь хоног дээрээсээ ер нь бол дахиж таталт өгөөд нэг одоо таталт өгөхдөө ер нь ингээд яг бүхэл биеэрээ яг баруун тал гэдэгээс бол одоо ер нь тэр чигтээ ингээд таталт өгөөд тэг ингээд таталт нь ингээд өдөрт бүр ингээд 4-5 удаа ингээд үргэлжлээ. Тэгээ хаяа бүр ингээд тайвшрахгүй жоох удан. Тэгээ нэгцэн аймгийнхаа нэгцэн дээр 2 удаа очиж эмчилгээ авсан. Тэгээд бид хоёр эмчилгээ манай аймгийн нэгцэн та хоёр ингээд ихний лагс руу явсан дээр хаа гэдэг хариу өгөөд бид хоёр ингээд ихний лагаст ингээд ирсэн. Одоо энэ онш нь бол Монголд эмчлэгдэх боломжгүй зөвхөн гадаадад эмчлэгдэх боломжтой гэсэн үг. Та хоёр ер нь хаашаа явахаар хаашаа нэгэн шинжилгээнийхээ хариунуудыг материалуудаа явуулж үзсэн гэдэг. Ер нь бол нөгөө нэг манай Монголын зүгээс болохоор нөгөө ингэсэн баггүй. Наадах нь одоо өөрийн шимэгдтэл ингээд хүлээнэ. Тэгтээ үлдэц үлд нь юу саажилттай хөх толно. Тийм ингээд сууж бос чадлаа гэхэд саажилттай дахир дутуу хөх толно гэдэг бол хариу ирсэн. Тэгээ бидэд нөгөө нэг хятад тал нь уламжлалтаараа сайнгийн сонсоод за хятад руу ирсэн эмчилгээнийхаа энэ хүүхдийн өвчнийг явуулаад өгье гэд ингээд хятадын нөгөө эмчилэгдэх тийм өвчний тийм групп гэдэг аахгүй хүүхдүүдийн дээрээ эцэгчүүд байдаг. Тэр группт ингээ ороо хайж хахад гээд өмнө яг манай хүүхдэд адилхан тийм ингээд meningocephalist болсон хүүхэд ингээд эмчилэгдээд одоо 100% эрүүл болцсон гэдэг тийм ээжтэй холбогдоод
тэр ээжээс өн зөвлөгөө аваад энэ хараат эмнэлгийг сайн гэж сонсоод энэ эмнэлэг рүү зоочлагчаар холбогдоод тэгээд өвчнөөхөө бүх түүхийг авсан. Тухайн эмнэлгээс ямар хариу ирсэн? Тухайн эмнэлгээс болохоор энэ хүүхд ингээд тархины эдээ төрөлсөлтэй байна. Энэ эдээ төрөлсөл нь бол яг юу эдээ төрөлслөөс болж юу тэр усчлалт юу гэдэг нэмэгдэд байж болзошгүй. Тийм болохоор бид ингээд эрсний чинь дараа одоо ингээд наа хүүхд ингээд ирж чадхаар л маш хурдан яаралтай авчирмаар байна. Энэ 7 хоногт багтаж авчираа. Тэгээд бид нэр хэмжээний давтан шинжилгээ аваад яаралтай арга хэмжээ авнаа гэдэг бол хариу өгсөн. Тэгээд энэ хүүхдийг ингээд манай хүүхд ингээд 100% идэх үү гэдэг асуулт тавихад 100% идэгэж чаднаа. Маш хурдан ирэх хэрэгтэй. Нөгөө нэг цаг хугацаа алдаж болохгүй гэдэг бол хариу ирсэн байна. Одоогоор тэгвэл ер нь хэдэн өрөөний та бүхэн бас хандив цуглаа эхлүүлсэн байгаа гэсэн шүү дээ. Одоо яг хэдэн төгрөг шаардлагатай байгаа вэ? Эхний ээлжинд бол манай хүүхд ингээд одоо очоод эмчилгээ тэгээ нөгөө бүх биеийн шинжилгээ тавтаа болохоор эхний удаад бол 40 сая гэж бол юу байгаа. Цаад эмнэлгээс бол хариу ирсэн байгаа. Тэгээд ирээд хаалгаа хийлгэх шаардлагатай бол хаалгаанд орно. Тийм болохоор хаалгаа хийлгэх хэрэг заалтаа ч юм шууд хаалгаанд орно. Тийм болохоор тэр хаалгааны зардал нь бол ер нь 100 сая гэдэг тийм хөө мэдээлэл ирсэн байна. Тэгэхээр хаалгаа болтол хүндрхээс өмнө л явах шаардлагатай байгаа гэсэн үг тийм. Тэгэхээр хаалгаанд ингээд орохгүй гэх юм бол зүгээр шууд нэг эмийн аргаар, хиймийн аргаар эмчлээд эрүүл болгож чаднаа гэсэн баггүй. Хүндрээд ингээд цаг алдаад байх юм бол ингээд усчлалт нь олон нэмэгдээд нухсаа ингээд тарчих ингээд аюултай. Тэгэх юм бол тэгэхээр ямар ч эмчилгээ байхгүй. Хүн ер нь анхны хүүхэд нь өмнө нь ер нь биеийн байдал нь бие нь хэр байсан бэ? Ингэж өвдөж мөвдөж исэн үе ер нь хэрэгсэн. Миний анхны хүүхэд тэгээд яг нөгөө ханаад манад бол хүрдэг байсан. Гэтэ бүр ингэж хүнд мөнд бол өвдөж байгаа. Эмнэлгийн байгууллагаар бас бага хугацаа өнгөрөөсөн байна шүү дээ. Эмнэлгийн байгууллагаар явхад ер нь бэрхшээлтэй зүйл байна уу? Та хоёр ер нь эмчилгээ хийлгэх за тэгээд бусад зүйлүүд дээр ер нь хүндрэлтэй зүйл гарч ирсэн үү? Нөө манайх ч өөртөө яг энд байдгүй. Тийм болохоор ер нь эхний удаадаа энд эмчлэлүүд бол манай ээж аваа яг гаднаасаа эмнэлгийн гадаа ингээд бараг 12 тонсон манай ээж ахи тонол бид хоёрт нөө хоол цайгийн зөвгөөл тэгээл нөгөө ихний л усч нөө айгуу тийм юутэй штэ аачир юутэй тэгээ тэр мөр нь жоохон хүндрэлтэй тэгтээ бол яг ихний л усын эмч нар маш хурдан арга хэмжээ авч манай хүүхдийг эмчилгээндээ хамруулсан тэрний хүчинд бас манай хүүхд одоо бас арай гайгүй байгаа гэж бодож байна. Одоо үзэгчдтэй хандаж ард түмэндээ хандаж бас хандивхаа талаар мэдээлэл өгье дээ. Нэг Монголынхаа ард түмнээс ингээд миний хүүгийн хандивт ингээд бүгдээрээ ингээд оролцоо миний хүүд ингээд ганцхан удаа ингээд туслаад миний хүүд ингээд сайхан амьдрах ингээд хүүхэд насаа ингээд итгэл дурын амьдрах ингээд боломжийг бүрдүүлж өгөөч гэж гуйж байна. Анх нь хөгжлийн бэрхшээлтэй болоо гэх тэр мэдээг сонсоод тийм баг хүүхэд байсан гэдэг. Тийм нөгөө тэр үед нөгөө хүүхдээ л амар ботсон. Миний хүүхд ингээд одоо ингээд уяаха хүүхдэд ямар их ингээд шоолох холоо, ямар их адлаадаг холоо ер нь ирээдүйд яг яаж амьдрнаа. Миний хүүхд надад гомдох байх та гэдэг тийм юм амар бодогдчихсэн. Хүмүүсээс нөгөө нэг тэгж яддаг шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй сайжилттай хүмүүс ингээд харахад хэцүү байдаг. Яг өөр дээр ирэн гэхийг бас амар айгүй хэцүү санагддаг. Чамд нэг тэр үе тэгж хэлэх үедээ цаашдаа явах гэдэг юм гэж бодол төрчихсөн. Яг нэг өөр дээр ингээд яг ямар юм болох болоо би одоо яаж ийм хүүхдтэй болно гэхээс илүү яг хүүхдээ л амар бодож юу 2-3 өдөр нь амар уйлжсэн. Миний хүүхд одоо нэр юм болчвол яана миний хүүхд нь өөрөө мөлхөөд ингээ юм тушаад алхаж исэн хүүхд байхгүй юу? Ингээ амар инээддэг ер нь л жоох юмд ингээ амар хурдан инээж тэр нь тийм айгүй тийм сэргэлэн хүүхд. Тэгээд одоо ингээ ямар ч тийм минийх рефлекс байхгүй. Ер нь бас уйлах рефлекс авахгүйсэн. Одоо бол хөөрхөн уйлаад ингээд дургуугаагаа л илэрхийлээд байдаг болцсон. Тэгээд энэ хүүхдээ л хамгийн түрүүнд бодож ирсэн та. Миний хүүхдээр яаж амьдрнаа л гэдэг ямар хэцүү байх болоо л гэдэг юм бодож ирсэн. Тэгээд анхныхаа хүүхд нь байдаг залуу гэргүй байгаад шүү дээ. Төхөр нь ирсэн байгаа юм. Тийм маа нөхөр одоо эмнэлгийн гадаа бол байгаа. За. Өөрчигөөс гэж л өөр нэмж хэлэх зүйл байна.
Тэгээд манай хүүхдийн эхний зардалтай 40 сая төгрөгөл одоогоор бол хэрэгтэй. Бид хоёрыг энэ 5 дахь өдөрт ингээд яаралтай багтаж иргэсэн. Тэгээд энэ 5 дахь өдөртөө багтаж ирэх юм нь бол маш чухал байгаа. Тэгээд та бүхнээс ингээд чин сэтгэлээсээ гуйж миний үед ингээд ганцхан удаа туслаад өгөөч. Үнэхээр ингээд миний үед ингээд амьдрах ингээд ихтгэл дүүрэн ингээд баг насны ингээд ээж аавтайгаа илүү бүхэн амьдрахад туслаад өгөөч гэж бодож байна.